За сайн байцгаана уу Денверийн монголчуудаа та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээд маань Колорадоны монголчуудын холбооноос явуулж байгаа ээлжид сурал постийн дараагийн дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Бид нэр тэгээд 7 хоног болгон та бүхэнд ондоо төрлийн бизнес ийг танилцуулахыг хичээж байгаа. Одоо жишээлбэл эхлээд бид нэр ресторан танин бүхэн танилцуулсан, хумсны салон, ашгийн бус байгууллага, accounting firm, түргэн хоолны газар, пицца, хийм цэвэрлэгээ, мөн тэгээд засварын газар, машин засварын газар байсан. Өнөөдөр бид нэр энэ Gobi Labs гэдэг газрыг ирээд байна. Энэ маш сонирхолтой юм бизнес ажилуулдаг монгол бүсгүүтэй цөмөрөө ороод танилцъя да. За сайн байна уу? За бид нар энэ Колорадоны монголчуудын холбооноос танай бизнестэй танилцах гэж ирээд энэ сошиал медиа пост явуулж байгаа бидний монгол бизнесээ хэмжээгээд тэрний талаар уулзах гэж байна. За сайн байна. Хайцсан самнасаа босоод салаагүй байна. За юуны төрөнд та өөрийгөө танилцуулахгүй юу? Ямар мэргэжлэг, ямар сургууль төгссөн, тэгээ одоо энэ ер нь бизнесийн ерөнхий одоо юу хийдэг бид бүхэн танилцуулахгүй юу? За намайг Бандрагчийн бүрэн жаргал гэдэг. Би одоо Denver Colorado University of Denver, Colorado University сургуулийн химийн чиглэлээр магистр хамгаалсан. 2005 онд хамгаалсан тийм. Тэгээд ерөнхийдөө бол химч мэргэжилтэй Монгол Улсын сургуулийн химийн ангид бас бакалавр зэрэг тэнд төгссөн. Зөв. Тийм. Энэ мастер хамгаалаад Монголд бакалавр химийн чиглэлээр төгссөн. Зөв. Тэгээд яг хуу Денверт яг мастрынхаа зэргийг хамгаалах гэж 2002 онд ирсэн. Тэгээ 2005 онд төгсөөд тэрнээс хойш яг мэргэжлийн чиглэлээр ажил олж хийж чадахгүй зүгээр янз бүрийн стейт тэгэл сэрээр байгуул ажлуудыг хийж байгаа л. Гэхдээ ерөнхийдөө бол хиймч хөө юм чинь өөр гэсэн лабораторид ажиллах юмсан гэсэн байнгын мөрөөдөлтэй. Тэгээ яг Питер нөхөр болохоор яг хиймч хүмүүс битээр Колорадо сургуультай мастер хийж танилцаад. Зөв. Тэгээ мань хүн болохоор өндөр мэргэжлийн хиймч тэгээд ерөнхийдөө бол том биофарма тэгэл nutraceutical химийн лабораториудад аяга олон жил ажилласан байсан. Зөв. Тэгэл яг одоо тийм нэг зөв цагт нь зөв яг үдэн бит хоёрын Колорадод байж таарал. Тийм. Химийн лаборатори гэдэг чинь бас нэг тийм амархан нэг тэгээ байгуулчих бизнес биш айгуу бас үнэтэй тий одоо expensive тэр хэцүү бизнес шүү дээ. Тэгээд инвест болж хэцүү гэж. Лабораторийн том хөрөмжнөөс ахуулаад лабораторийн байр орон сууцнаас ахуулаад ерөнхийдөө маш өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхлэхгүй бол Питер Бутер шиг зүгээр л одоо retirement 401k-ээр ингэж эхлэх боломж байхгүй шүү дээ. Зүгээр марихуана гэдэг одоо марихуана 2014 онд Колорадо зөвшөөрдөг. Recreational зөвшөөрдөг. Тэгээд тэрдээ хамрагдуулаад одоо нөгөө public safety тий одоо эрүүл ахуйн шаардлагууд хангасан бүтээгдэхүүн одоо худалдаанд гарах ёстой гэсэн тийм шаардлага одоо хуулийн дагуу одоо дагаж бий болсны үүсэн дээр одоо марихуанагийн бүтээгдэхүүнийг шинжлэх лабораторийн шаардлага гарч ирсэн баггүй юу? Зөв. Тийм тэгэл ерөнхийдөө гайгүй боломжтой юм уу те гэж бодоод битээр тэр бизнес руу ерөн зориглоод орсон. Тэгэл 14 онд 2014 оны 5 сарын 1-нд анх бизнес нийлдээл. 5 сарын 1-ээс эхлээл яг нөгөө flower тий одоо
marijuana flower одоо цэцэгний potency одоо cannabinoid гэдэг одоо идэвхтэй молекулын сорцыг нь үзэх шаардлага одоо яг тэр одоо хууль канцерын юмнаас бүх зарагдж байгаа recreational marijuana flower гэх юм байна. Тэрийг шинжлэх ёстой. Тийм. Одоо хүний биеинд идэвхтэй одоо байцсан шүү дээ. THC гэдэг тэрнийх нь бол сорц нь бол шинжлэгдээд тэгээ шошгон дээр нь тавигдсан байх ёстой гэсэн хуулийн шаардлага гараад тэгээд ерөнхийдөө 5 сарын 1-ээс flower эхлээд 6 сарын 1-ээс edibles нөгөө иддэг болдог тэр бүтээгдэхүүнүүд нь ороод тэгэл баг багаараа нөгөө шинжилгээнүүд нь нэмэгдээд явсан л да. Тэгээд microbial шинжилгээ хийдэг болсон. Тэгээд residual solvents, organic solvent-уудыг нь шинжилдэг болсон. Organic solvent-ууд гэдэг тэгэхээр marijuana чинь ингээд өөрөө ийм ургамал. Тэгээд өөр тэр ургамал чинь аюу олон янзын одоо cannabinoids гэж нэрлэдэг. Тэ одоо яг латин юмных нь ургамлын нэр нь бол cannabinoids. Тэгээд аюу олон янзын тийм cannabinoids-ын найрлагатай. Тэгээд янз бүрийн найрлагаар тэр нь ингээд угаасаа янз бүрийн төрлийн strain of marijuana байж байгаа. Тэгээд гол хоёр cannabinoids нь болохоор нэг нь THC гэж нэрлэдэг байгаа. Тэр нь болохоор яг psychotropic тэ одоо high болгодог одоо hallucinating болгодог. Одоо монголоор бол юу гэх юм мансууруулах тийм үйлчилгээ үзүүлдэг тийм байдсан THC. Нөгөөх нь болохоор CBD гэж cannabinoids байгаа үндсэн. Тэр нь болохоор тайвшруулдаг, өвчин намдаадаг тийм үйлчилгээтэй. Тэр нь болохоор одоо нэг эмнэлгийн чиглэлээр, medical чиглэлээр аягүй хэрэгжилж шүү дээ. Одоо тархины саажилттай хүүхдүүд сарын одоо бараг 45 удаа ундаг бүхий бас хүүхдүүд бол сард 1 юм уу 2 удаа ч болно ундаг болох жишээтэй. Тэр талаараа тархины одоо эдсийг тайвшруулад тэр саажилттай хүүхдүүдийг эмчилдэг. Тэгээ химийн одоо хорт хавдар тусаад химийн эмчилгээгээр орж байгаа хүмүүсийн side effect гэж нэрлэдэг шүү дээ. Хоолноос гардаг, тэгээд дотор нь ухаардаг. Тэгэл айгу тийм байдлыг нь бас CBD oil ууж одоо тэр morning sickness тэр side effect-уудыг нэрлэхэд хоолнд оруулах тийм үйлчлэгээр бол ерөнхийдөө аяг хэрэгжилж байгаа. Тэгээ ер нь угаасаа аяг олон жил хууль бус ийм компани хууль бус одоо яг нэг хар тамхи гэдэг категорид те олон жил байсан болохоор ерөнхийдөө бол судалгаа шинжилгээ янз бүрийн тийм юмнууд нь ерөөс хийдэггүй. Одоо ерөнхийдөө ингээ баг багаараа мөж олгоо ингээ нэгээр одоо хуульчлаад тэгэхээр ерөнхийдөө том их сургуулиуд ч одоо CSU шүү дээ. Тэр чинь одоо том grow operation нийцнээ яг урмал талаас нь судлаад эхэлсэн. Юу Inch Center гэдэг хүний биед яаж сайнаар нөлөөлөх талаас нь судалгаа явуулах гал бас хууль эрхийнхаа тэр бичиг баримтыг зохицуулах гал бид нар ч гэсэн тэр судалгаанд нь бас оролцож санаатай. Тэгээд бид нар дээр бас яг судалгааны юмнууд хийх тийм хууль эрхийн юм одоо бүрдээгүй. Тэгээд одоо дараагийн одоо legislative session-аар одоо ингээд бид нар тий university-тэй хамтраад marijuana лабораториуд хүний биед хоёр одоо ингээд marijuana уусны дараа тэр цусан дотор ч second metabolite-ийн шинжлэх тийм шинжилж одоо тэ яг тэр судалгаа явуулдаг шүү дээ хүний биед. Тэр чиглэлийн судалгаанууд бас орох тийм боломж олгож ий гэж одоо бид нар бас хөөцөлдөж байгаа л да. Ер нь индастри өөрөө. Тэгээ тиймэрхүү юм явж байгаа. Одоогийн байдлаар бол бид нар зөвхөн одоо тэр эрүүл ахуйн чиглэлээр одоо гарч байгаа бүтээгдэхүүн бол шошгон дээрээ бол 10 мг THC гэсэн бол тэр нь 10 мг байна уугүй юу те 100 мг байна гэвэл байна уугүй юу те тэрийг нь бол шинжилээд тэгээд тэр одоо лабораторийн шинжилгээгээр үндэслээд шошгоо хийдэг байхгүй хүмүүс. Хоёр дахь нь болохоор residual solvent гэдэг нь болохоор нөгөө цэцгийн чинь ингээд нөгөө organic уусамлуудаар ингэж экстракт хийж гаргаад ургамалдаа бол тэр THC чинь нэг 16-аас 25% байх юм бол одоо concentrated тийм wax sharers болгоод тэр нь болохоор 70-80%-ны THC-тэй тийм бүтээгдэхүүнийг гаргаж заадаг байхгүй юу. Гэхдээ тэрийг хүний биед хортой organic уусмаллаг butanol, propanol эднэр те
бензин эднэр ашиглаж хийдэг болохоор тэрийг дараа нь уушгаж те одоо байхгүй болгосон байх хэрэгтэй. Тэрийг бид нар үздэг байхгүй юу? Одоо 800 parts per million-ос доош байх хэрэгтэй тэрийг үздгийн. Тэгээ 3 дахь том шинжилгээ нь болохоор микробиологийн шинжилгээ. Гэтэ тэргөө угаасаа л идэж уух юмд хийж байгаа юм чинь одоо ерөнхий хүнсний аюулгүй одоо шинжилгээ хийгдэх ёстой. Тэгэхээр Salmonella, E. coli тэгээд тэр бүгдийн шинжилгээ тэгэл одоо микробиологи хаа шинжилгээнд унших юм бол concentrate болгоод концентрацаар шинжилгээнд унших юм бол дахиж овн лугаа хийж дахиж purge хийгээл буцаж гаргаж ирээл яг шаардлага хангасныхаа дараа л худалдаанд гарах. Зөв. Тэгээ ер нь танах шиг яг иймэрхүү лаборатори одоо дээнүүрт хэрэгцээрийг их байдаг бай. Ер нь өрсөлдөгч их байдаг. Өрсөлдөгч ерөнхийдөө ихтэй болж байна. Анх бид 2014 онд бол 3 лаборатори зөвшөөрөл авсан байна. Тэгээ нэг лаборатори нь CanLab, CMT манайх Kobe American 3 лаборатори авсан. CanLab нугас бизнес хийх болцсон. Гэхдээ ерөнхийдөө шинэ лабораториуд ерөөс орж ирж байгаа. Тэгээд одоо бол идэвхтэй яг ингээд бүх төрлийн шинжилгээ хийгээ явж байгаа нэг 14 лаборатори байна. За тэгвэл их юм те. Өрсөлдөөн бол бас одоо марихуана бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг edible makers тийм. Тэгээ марихуаныг чинь зөвхөн идэж уух юм биш одоо тест янз бүрийн юмд хийж байна. Лошн тэгэл одоо одоо бүхэл юм идээд уугаад татаад биндээ дүрхээ тэгээ заримдаа бүр тэр нөгөө нэг sexual янз бүрийн юмдаа хэрэгэлдэг юмнуудад нь ч хүртэл. Тий. First одоо хүний биенд нэг 2 хүүхэд. Зөв. Тэгээд одоо гэр бүлийнхэнтэйгээ хамт дээрээс нь дахиад 11 ажилчтай юм ба шүү дээ, тийм. Тэгээд өөр ер нь Монгол ажилчин байгаа юм тань. Мишель гээд манай офис менежер. Тэгээд Монгол хүн байгаа. Тийм тэгээ боловчин гээд охин би Христэ дээр энтри хийдэг. Зөв. Тэр бас Монгол тийм. За баяр хүнсний тийм шинжилгээ хийдэг болж магадгүй гэсэн тийм бодолтой байгаа юм билээ тий хоёр. Тийм ерөнхийдөө тэгэл өрсөлдөөн ихсэл ингээд хэлэх чинь одоо бас өөр төрлийн чиглэлээр бизнесээ явуулах гэж бодож байгаа юм л да зөвхөн чиглэл хүнсний угаасаа л бид нэр одоо хүнсний аюулгүй байдлын шинжилгээ хийдэг шүү дээ. Микробиологийн шинжилгээ гэдэг бол ерөнхийдөө тэгэл баханд чийдэг, сүмд чийдэг, бов, нарийн бов янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийгддэг тийм шинжилгээнүүд зүгээр марихуана дотор нь орсон тийм бүтээгдэхүүнд л хийгээд байгаа болохоос зарчим нь бол яг адилхан. Тэр чиглэлээр бас тий яа гэм юм гэж хийж. Тэгээ ерөнхийдөө бол янз бүрийн л бодож байгаа. Тэгээд одоо энэ нэр ерөнхийдөө болохоор ямар ч хүнсний зорилттой бүтээгдэхүүн болвол 10,000-аас илүү одоо colony forming units ямар ч төрлийн mold болвол байх ёсгүй тий. Яг хөө дэлхийд дээр одоо хортой харгүй хүний бие муу биш гэж бид нар чи 1000 төрлийн бактери mold-ын дундаар явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр чи тоон хэсэг юм болвол хичнээн хүнд хаан биш байсан ч гэсэн 10,000 colony unit формаас илүү гарч байгаа бол ямар нэгэн байдлаар хүний биед бол harmful болно гэсэн үндсэн дээр л эрүүл ахуйн тийм стандарт гарч ирсэн юм шиг байна. Тэгээд бид нар тэрийг үзээд одоо энэ нэр бол mold бол ингэж урагдаг байхгүй юу? Энэ плейтэн дээр. Тэгээд энэнд бид нэр тоолол тэг яг нөгөө dilution factor-уудын хэрэглэл calculation хийгээл тэгээд 10,000 colony unit forms их байх юм гэдгийг тодорхойлох юм тийм. Их байх юм бол тэгэл унаа flowers бол аюул их унаа. Тэгээ энэ бол энд нь болохоор aqua up гэдэг water activity гэдэг юм шинжилдэг байхгүй юу? Тэгээ water activity тэгээ pH 2-ыг болохоор яг нөгөө нэг Colorado State-с нэг ширхэг DNA чинь ингээд prime нэмэгдэнгүүт чинь нөгөө double DNA чинь халаангууд салаад тэнгууд primer нь орж ирээд дахиж 2 DNA болоод дахиад салаад 2-4 болоод 4-8 болоод 8-16 болоод ингээд multiply болоод явдаг байхгүй юу. Тэнгууд чинь энэ photosynthetic юм детектортай тэгээд яг ингээд DNA хэсэг тусам чинь нөгөө detection limit нь ингээд өсөд тэгэж бид нар detection хийх байхгүй DNA. Тэгээ нэг л ширхсэл ах юм бол тэгээ энэ дээр детект хийгээд positive гэ гараад ирчих юм бол
хэрвээ негатив гэж гараад ирчих юм бол за энэ сомноо виколай байхгүй байна гэдэг бид нар шууд руу аваад тэгээд шинжилгээнийхээ үр дүнд хүчиж болно. А позитив гараад ирэх юм бол энэ дотор энэ biosafety cabinet гэж аахгүй юу? Ийм одоо агаарын нэг хөшиг үүсгдэг. Тэгээд тэр нь болохоор аналистик нөгөө нэг одоо тэр фүүдэн дотор болж байгаа environment-аас completely тасалж байгаа хгүй. Яг бид тэр дотор live бактериагийн grow бол бүр үнэхээр мэржлийн чиглэлд болцсон. Анх бид нар ингээ орж байхад чинь зүгээр л нэг юу яах гэж шинжилэх гээд ингээл амар ерөөсөн бидний ингээ ойлгохгүй ингээл бид нар чинь ингээл маргалдаад өгсөн. Тэгэл явандаа бол тэр чинь ингээ 2 жилийн дотор чинь индастри чинь амар хөгжөөд тэгээд дандаа PhD дээрээ scientist-ууд одоо нэг grow scientist-эр ингээ хайрын хийгээд тэгээд тэд нартэй чи юм ярихад чи хамаагүй төхөн байгаа юм чи ингээд байна юм чи ингээд байна болохгүй байна гэл тээ. Тэгэхээс бол эдгээр чинь нөгөө яг анх бол одоо ингээд edible medical чигээр kitchen хийдэр шиг юм л тээ. Ойлоо аваад тэгэл ерөөсөө тэр нөгөө нэг THC extract- болж аваад тэгэл food oil дотор хийгээл тэр oil нь маслаа ч юм уу одоо брауни маяг яаж байгаа тий. Тэгэл ингээд тэр чинь шинжлэх чинь 10 мг биш бүр 110 мг дотор нь орцсон. Тэгэл нүүтг нь амар холдож малагдаж homogeneous болоод янз бүр юм орж ирдэг гэсэн байхгүй. Тэгэл уурлалс бид нарыг шинжилж чадахгүй нэтрэг гэлгүй юм болоод тэгэл явна одоо бид нар чинь яг нөгөө calculation-ы зөв хийдэг болоод scientist орж ирэл тэр чи яг нэг шинжилгээ ухааны төвшөнд тий одоо үйлдвэрийн төвшөнд одоо ийм ойл ингэж найруулах ингээд инженерийн нөгөө нэг жижиг тооцоо. Тэгээ microbiologist чинь болохоор чи эдгээр чинь ингээд marijuana гэдэг чинь ингээд сайхан медиад хийгээд одоо энэ чинь микроб амар ургах дуртай юм чихэртэй л авахгүй ийм медиад хийгээд тэгээд яг ургах хамгийн ихэвчлэн ургадаг температурт нэг инкубатор тэгээ 24 цаг ургуулдаг байхгүй. Salmonella бол 37 Цельсид бол одоо хүний биеийн температурт нэр амар гоё ургадаг бактери. E. coli болохоор 42 градус. Тэгээ 24 цаг ургуулад тэгээд одоо энэ нэр lysis хийдэг байхгүй. Тэгэхээр бид нэр salmonella эстакорыг болохоор DNA аргаар тэр талаар бас нэг судалгаа хийж үзэн болох нь болохгүй тэр чинь бас нэг тийм амархан болохгүй шүү дээ. Нэг ширхэг ис аваад тэгэл тэр эсийг ерөнхийдөө юу яа гэсэн юм баггүй одоо олон малгуулаад медиа дотор хурамшилтын дотор ингээд ургуулаад тэрнээс одоо тэг яг цэвэр одоо нэг юм ижлэгэн DNA-тэй тийм одоо клонын гаргаж ам тэгтээ бол нөгөө генетик төр өвчин янз бүрийн генетик жижигсэн тэр нөгөө юунуудыг нь устгаад амар стерил яг цэвэр стерил нөхцөлд гаргаж тийм хийгч үзэгчлээ гэдэг байна. Бүтгэн өвгөн гэж. Тэгээд янз бүрийн purification армаар гэл одоо яг лабораторитой болцсон, тоног хөрөмжтэй болцсон тэгээд нөхцөл байдал нь бүрдсэн болохоор тэгээд янз бүрийн шинжилгээний аргаар тэгээд яг өөрсдийнхөө нойр төслийг ингэж биелүүлэхэд бол хачаач юм бодоол тэгээд яг ажил болж томч жоохон хаашиж тэгтэй хаа зүг. Тиймэрхүү юм бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол би Монгол хүүхдүүдийг хайсан гэхдээ энд байгаа Америкт болвол Монгол хүүхдүүд ч одоо яг ийм сайенс чиглэлээр сургууль сурах болцсон юм байна. Тий. Тэгээд ерөнхийдөө бизнес тийм чиглэлээр тэгэл бол яг хийм биологийн чиглэлээр болвол сурж байгаа оюутан байх юм бол энэ бол амар том дадлаг хийж болох одоо юу ахгүй юу боломж байхгүй яа тэгэл том одоо ингээл биотехнологийн ч юм уу эсвэл том корпоратив лабораторид бол одоо энэ HPLC тэгэл LCMS гэх том багцнууд дээр бол дөнгөж сургууль төгсөн багийнуудыг бол гарахгүй шүү дээ. Бараг өчнөө жил sample prep хийж тэднэр чинь тэд нэг жоохон хүрх тийм боломжтой байхгүй юу маач хоёрдугаар болохоор энэ багч чинь байнга ажиллаж байхын тулд чинь нэг supplies байх ёстой шүү дээ. Байнга юм чи maintenance хийж явуулчих байгаа. Тэгэл уус мал том одоо жижиг шиж тэднийг нь хаанаас хинээс яаж авах вэ мэдгүй зүгээр л нэг гой багаж авчраал ингээд сөрлүүлэл ажиллуулал нэг тавьчихдаг. Тийм. Тэгэхээр одоо энд бол Монгол хүүхдэд хурж ирээд дадлах хийх юм бол нэгдүгээр одоо
тэр багчтайгаа ажиллаж сурна. Тэгээ янз бүр тэр багчийн эвдрэн янз бүрийн проблем өдөр тутам гарна. Тэр жижиг юмнуудыг бол одоо maintain хийж сурах нь тийм сурна. Дээрэс нь одоо хаанаас юунаас одоо тий одоо түүхий эд жижиг шижиг maintenance юм тэгэл тэр багчиг бол байнга яаж ажиллах тэр чинь ингээд яг өөрийн гар дээр дадлахыг ингээд сурч. Монголд бол тэгээд байгаль орчны чиглэлэрч тэр эрүүл ахуйн чиглэлэрч тэр эмнэлгийн чиглэлэрч тэр ингээд том төхөөрөмжөд зөндөл намайг байхад орж ирдэг гэсэн. Тэгэл зөвлөлал ингээл солонгос Япон Европын мэргэжлэнд хурж ирэл гэж бид нар харж байгаа. Тэгэл яваад өнгөт нь юу ч ойлгохгүй тэгэл яадаг байсан шүү дээ. Тэр одоо тэр хэвээр байгаа юм уу байхгүй юм гэдэг дээр хэрвээ яг хим биологийн чиглэлээр сурж байгаа үеийнээс болох боломж байх юм бол энэ бол боломжтой. Гэхдээ яг манайх marijuana business нөгөө амар regulated business болохоор ажиллах хэрэгтэй. Тэгэл тэрнэр энэ stage шалгаж оруулдаг. Гэхдээ яг нөгөө хүүхдүүд чинь нэг жилийн хугацаатай нөгөө нэг internship хийж ажиллах хэрэгтэй. Нөгөө айтмасны дараа монголчууд авдаг шүү дээ. Тэр тэрийг авсан оюутнууд бол Колорадогийн resident байх юм бол өөр мужих бол болохгүй тийм. Тийм жил хуулийн тийм. Колорадогийн ID-тэй байх юм бол болох байхгүй. Тэгээд яг л бид нар чинь нөгөө байж авч орж ирдэг байхгүй юу? Колорадо мужаас background check хийгээд тэгээд Колорадо мужийн resident байж чинь. За тэгвэл сонсож байгаа юу биологийн чиглэлээр юм уу химийн чиглэлээр сурж байгаа оюутнууд байх юм бол энэ чинь OPT-ийг хийгээд дадлага хийж болох юм байна. Тэгээ өөр мужид сурдаг бол хурж ирээд Колорадогийн ID аваад энэ чинь амьдэрсэн бол бас дадлага хийх боломжтой юм байна. Тэгээ ийм сайхан үнэтэй тоног төхөөрөмжтэй ийм боломж бол цөөх юм байна. За тэгээ бүгдээ цааш нь бизнес нь өндөр амжилт эрдэмтэд хэлгээний юм чинь ч гэсэн бас судалгаан чинь ч гэсэн бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Дэнэр монголчуудаа. За дараагийн 7 хоногт онтоо газар уулзъя да.